Өөр мэдрэмж. Дахин нэг усан үзэм ягаахан уралтай үнсэлцлээ. Хэл бас зүгээр байсангүй. Уй үзэрн цохойно. Сүмбэн цагаан хуруу усан үзмийг амруу лав оруулахад хэл буцаан түлхэж хөөрхий усан үзмээр наадах шиг болно. Үнэн дээр усан үзэм биш надаар наадах шиг. Ямар нэг зүйл рүү урин дуудах мэт энэ үйлдэлийг нь сэмхэн ажиж суугааг эхнэр минь анхаарах сөхөөгүй телевиз шимтэн үзсээр. Телевизийн тусгай эротик сувгтай болсон нэгэн бодлын зол мэт. Хүүхэдтэй болоод гэртээ сууснаас хойш тэр минь савл хийвэл уурлаж бухимдах гэдэл нэг л болж өгөхгүй байсан. Харин энэ сувг нэгдснээр эхнэр минь шин найзтай болж уйдгарлах завгүй болжээ. Урд нь би зөвхөн ирчүүдэл бүсгүй хүний гоо сайхан зүсэнд дурладаг гэж бодож байсан. Үнэн дээр бүсгүйчүүд ч нэгнийхээ гоо үзэсгэлэн биширдэг гэдгийг сүүлийн хідэн орой хачин ихээр мэдэрлээ. Тэр минь гоо сайхандаа анхаарч битүүхэндээ улам халуухан болоод байна. Би бодохдоо телевизийн сувгийн ач болов хэмээн таамаг твшүүлнэ. Магад эхнэр минь зурсан юм шиг хөх өгзөгтэй эдгээр бүсгүйчүүдэд атаархсан байж болох. Энэ атаархлан түүнийг өөртөө анхаарахад хүргэжээ. Сайхан л хэрэг гэнэт надад түүнийг хин нэгнээс хачин ихээр харамлах сэтэл төрөв. Өөр хин нэгэн түүнийг минь өөрийн болгохыг хүсвэл яана. Ягаахан уруулыг нь шимэн үнсэж зөвхөн надад л зориулагдсан биеийг нь амталвал за юу гэжтэй. Ин өөртөөгөө зөрчилдөн суудал дотоочн дотор нойрсож байсан эр хүний бэлэг тэмдэг минь босоод ирхэн тэр. Эхнэр минь телевизийг харин би түүнийг үзсээр түүнийхээ ийм үзэгсэлэнтэйг бараг мартах шахаж хээрийг янзах шиг эрх танх жаахан байхад нь өдөр шөнө гэлтгүй халиндч гэрийнхэн нүүдээр эргэлдэн байж авч сууснаа бодохоор өөрөөсөө үргэлж чи хуланг жаргаж чадаж байна уу гэж асуумаар. Хөхөн жоохон унтсан болохоос тэр минь сайхан амтан хിവэр. Харин ч хүүхэд төрүүлээд жинхэнэ боловсрч гүйцсэн жимс босноо тэр минь мэддэг болов. Ингэж бодох зураа би будангаас зөөлөн босч түүнийхэн дэргэд суув. Тэр минь усан үзэм телевиз хоёртоо анхаарад юу намайг тоох. Гараас нь усан үзмийг нь авч чулуутчаад өөр лүгээ татан уруул дээр нь зөөлөн шимлээ. Түүнийгээ иремийн жаргалын ажил руу урайлан дуудаж байгаа минь энэ. Аажмаар би хунгих шиг эмзэг цагаан хүзүү хүнсэн хилээрээ зөөлөн эргэнүүлэн долоож хаяа хүчтэй шимхэд түүний минь амьсгаа түрхэсч цамцнаас минь зуран өөрөөсөө холдуулах гэж оролдоно. Хүүс ирчхэнштэй гэж анхааруулан шивнэлээ. Би юу ч хэлэлгүй хил уруулаад түүнийхээ хүзүү улмаар цээжин дээр нь бүжиглүүлнэ. Миний цээжин ташаа 2 томбор зөөлөн эд халуу төнүүлнэ. Гар минь алгуур доошилж зөөлөн бомбор өгзгийг нь бацлаа. Би ч сөхөө өгөлгүй ирлээ улам цааш үргэлжлүүлсээр байлаа. Ингэрийн товчийг нь сурмаг тайлаад 2 том хөхийг нь гаргаж ирэв. Ягааран харагдах тодгоог нь өмхөн авч хоолойдоо тулгамаар хүчтэй хөхөж эхлэхэд тэр минь байж адан гинаж дороо хавчгнаж эхлэв. Хөхнийхэн сэрээсэн товчийг хилээрээ эргэнүүлэн гжигдэж нэг гараараа хөхийг нь бацлаад нөгөө гараа дотоож руу нь шургууллаа. Умдагны үсийг нь хідэнтэй илбээд улам цааш нь гүн явуулж бэлгийн уруулыг нь 2 хуруугаараа яраад дунд хурууга аль хэдийнэ норсон халуун амсарт тулгаж хөдөлгөж эхлэв. Хулан минь байж адан тийчлэн. Миний уруул зөөлөн бомбор хөхийг амталсан ч илүү нууцлаг орчин мэдрэхийг хүсэв. Дотоочийг нь шовд татаж хөлөөрөө хавчиж нуусан тэр ертөнцийн зүг рүү хилмэн уралдан товтлоо. Гараараа бэлгийн уруулыг нь 2 тийш нь болгож өгзөгнөөс нь өөр лүгээ татан зүтгүүлээд долоолоо. Түүний минь юр бишийн амт миний эргэтэн урин дуудах мэт. Хулан нүдэн анинд гидийж ил гарсан 2 хөхөө гараараа бацлан хөлөө аль болох алцаач өгөв. Хилүүг хилээрээ тэмтрэн хөхөж эхлэхэд тэр минь үл мэдэг чичирхийлнэ. Юр бусын орон хэдийн бэлэн болжээ. Би дээш өндөнгөө тесрэхэд бэлэн болсон эр хүний бэлэг тэмдгээ гарган ирж умдаг цаашлаад халуу шатсан тавчаа ертөнц рүү зөөлөн шургууллаа. Тийм гэж хэлхийн аргагүй бариу халуу орчин бүрхэн авлаа. Дачаалдаа шатан агсарсан эдээс суглан гаргаад дахин хийв. Ингэхдээ арай хүчтэй бүлэв. Түүнийхээ бэлгүүснээс барьж хүчтэй бүлж байлаа. Тэр минь цээжээрээ тас дэврэн өөдөөс займчин хөдлөнө. Би хэсэг хөдөлгөөнөө хороод ахин цохиж эхэллээ.
Өрөөнд амьсгаатан тачаадах ирэм хоолой хоршин чадпадхийн зохих чимээ хадлаа. Халуухан өтрээ хөдөлгөөн бүрт улам байрусч өмхмээр би бүхэлдээ түүнийхээ дотор орсон мэт. Царай нь минчийн улаа бутарсан тэр минь бүх биеэрээ над руу улам шахаж наалдана. Харин миний эргэтэн бүлэг тоолонд улам томорч толгой хэсэгтээ тоймгийн олон үр хуримтлуулжээ. Би хөдөлгөөнөө улам хурцсгаж хүчтэй хэд бүлсний эцэст биеэс минь бүх юм гарчих шиг болж толгой мансууран бие тавирлаа. Үүнтэй зэрэгцэн эхнэр минь орчлонгоос тасарч ойр дуун хадаан хэд нумарснаад даруй тайвширлаа. Эхээс төрсөн биеэрээ бисээ тэрэн хэсэг хөвтлээ. Хүү минь аав ээжигээ ойлгосноо гэмээр бүх гихч нь нойрсон. Юнивишний плейбой сувгаар гарах сайхан хүүхнүүдийн цаваа үргэлжилсээр харин би эхнэрийнхээ ертөнцид дахин зочлохоор довтлоо.